Сайн байцгаана үзэгчтэй, өнөөдрийнхөө бас явдлын дугаартаа эргээд тавтаа морил. Өнөөдрөө миний бүрдүүлсэн лук Тим Бартны Beetlejuice гээд киноны Broken эмэгтэй болох Dolores-ийн инспайрад хийж лукөө бүрдүүлсэн. Өнөөдөр ингээ ярих гэмт хэрэгтэй ч гэсэн уйлдж байгаад эмэгтэй хүн хэмээн гоо үзэсгэлэн ямар гэдэг вүлээ. Тэгээд Broken эмэгтэй яг ямар шүү хэмээн биш харагдаж болдог гэдэг ойлголтыг төрүүлэхийг хүсээд энэ лукийг бүрдүүлсэн шүү. Гэмт хэрэгтэй шууд орсон. 2023 онд Орос улбаны улсад болсон нэгэн аимшигтай харамслагын тэргийн тухай та нарт өнөөдөр ярьж өгнө. 2023 онд Оксана гэдэг эмэгтэй 40 настай байсан. Харин энэ үед 32 настай Олег гэдэг залуутай танилцж тэр хоёрын донд романс үүссэн. Олегийн хувьд нэгэн автомашины засрын гаражууд байдаг штэ. Яг тийм гаражд гарнарч яадаг ажилтай байсан. Ямар ч гэсэн энэ хоёр танилцаад удалгүй болцож эхэлсэн. Олегийн хувьд эхэндээ маш халамжтай, хайр дүрэн, маш сэтгэл татам дур булаан залуу байсан гэж Оксана өөрөө ярьсан байлээ. Тэгээд маш хурдан Олегт татагдаад бүхэл цагаа хамтдаа байж өнгөрөөж эхэлсэн гинэ. Оксаныгийн хувьд хөгшин настай ээжтэйгээ цуг амьдардаг учраас Олегтай хамт эртэн очиж хамтдаа цагийг өнгөрөөдөг болсон. За ингээд хамтдаа байсан эхний цаг хугацаануудаар мэдээж гоё романтик, халуун байсан байгаа. Одоо энэ хоёрын харилцаа эхлээд хэдхэн 7 хоног өнгөрсөн ба. Гэтэл нэг өдөр Олег Оксанагаас чи X найз залууг хаа утасны дугаарыг надад өгч гэж асуусан ба. Яах ч байгаа гэсэн чинь манай найз машина бодуулах гад тэрний ч утас хэрэгтэй юм гэд иймэрхүү утгатай хэлсэн. Тэр X найз залуунд бас нэгэн аксессуарын гаражд машин бодогч хийдэг байсан гинэ. Тэнгүүд мэдээж Оксана за тэг маа гэдэг өгөхгүй штэ ойлгомжтой. Дургуутсаж татгалцсан чинь Олег шууд утсын булаач аваад утсан дээр нь байх бүх эрэгтэй хүмүүсийн дугаарыг устгаад чеклээд эхэлсэн гинэ. Тэгжсэн утсыг буцааж өгөхдөө чи дахиад над утсан дээрээ эрэгтэй хүний дугаар хадгалаад үзээрэй гэсэн сүрдүүлэг янзтай хэлсэн. За энэ бол мэдээж red flag. Гэхдээ Оксана харилцааны эхлээд удаагүй гал халуун дээр байсан учраас салахыг сонгоогүй. Төд бодлого бас хэд хоногийн дараа Олег утас руу залгаснаа Оксанагаас ингэж асуусан гинэ. Чи мөнгөтэй байна уу? Надад зээлчээч гэж асуугаагүй заяа. Шууд залгаснаа. Чи манай найзын данс руу яг одоо мөнгө хийгээд гэж хэлсэн. Шууд тулгаад шаарцсан байгаа. Тэнгүүд Оксана тэр мөнгөний тухай үедээ шилжүүлсэн. Тэгчээд ер нь Олег гэж ямар хүн юм бэ? Артлын жоо ухаж үзсэн. Гэт арыг нь ухаад үзсэн чинь Олег их нэртэй бүр 2 хүүхэдтэй гэдгийг гараад ирсэн. За яах вэ? Амьдрал нь болохгүй бүтлгүүтэд салсан байж болно штэ. Надад тэгж аваад явандаа хэлчихсэн бэлгүүд өгч бодоод энийг нь бол чимээгүй өнгөрөөсөн ба. За ингээд зогсохгүй Олегийн үйлцэн гэмтэргийн талаар болоод мэдсэн. Энэ гэмтэрг нь юу болсон бэ гэх юм бол Олег яг 2023 онд тэгэхээр тэрнээс 2 жилийн өмнө шоронгоос суллагдсан гэдгийг нь олсон. За хүн яасан байсан ч болно штэ тий. За тэгээд ухаж үтсэн байгаа. Аль болох Оксана тэр эрэгтэйд итгэхийг хүсчихсэн. Төдий чиний дурлцсан байсан байгаа хгүй. Тэгээд ухаж үтсэн чинь тэр Олег 2 жилийн өмнө шоронд орохдоо нэг залууг маш хүнд бэртэл учруулж зодсон. Тийм болохоор ял эдэлж байгаад яг хэдийн хугацааны ял эдэлсэн нь бол ойлгомжтой тодорхой байхгүй байлаа. Ямар ч байсан нэг залууг маш аимшиг хэрцгийгээр зодсон учраас шоронд хэрэгдэж байгаад 2 жилийн өмнө дөнгөж суллагдаад гарч ирээд амьдарч исэн тэр байгаа. Гэхдээ яг шоронд байхдаа эхнэрээсээ салсан ч юм уу тиймэрхүү мэдээллүүд бол одоо олдоогүй. Энэ залууг зодож шоронд орсноос өөрөөр гэх юм бол дахиад 6 удаа ял сонсч исэн гэдгийг нь олоод мэдсэн. Тэгэхээр одоо энэ үед Олег 32 настай гэж бодохоор агын нэг юм бүтдгүү гараад идэг шүү дээ. Яг тийм залуу юм байна гэдгийг нь Оксана ойлгосон ба. За ингээд бодсон байгаа л да. Харилцаандаа токсик, дээрээс нь ихнэр хүүхдээ бүр бүхэл бүтэн 3 амьд хүнийг нуусан, тэ өөрөөс нь худлаа илж нуугаад, дээрээс нь одоо ял идэлжсэн гэдгүүдээ ч гэсэн нуус учраас Оксанад үнэхээр enough тэ хангалттай гэж бодсон учраас уулзаж ямар нэг байдлаар хоёлаа ярилцаад салын малыг гэдэг шийдэл төрөхөөс угаасаа Оксана айжсэн учраас шууд цар хоёлаа салъя гэж хэлээд өөрийнхөө тэр амьдардаг хотоос ээжхийн гэрээс нөгөөд яваад өгсөн. Харин ингэж явсныхаа дараа 3 сарын дараа Оксаныгийн сэтгэл санаач нэлээд дээрдээд ирсэн. Дээрээс нь Олег ч гэсэн өөрийг нь мартаад амьдралаа үргэлжлүүлж байгаа байхаа гэж
гэж найдсан учраас Оксана буцаад тэр одтой ээжиндээ нүүж ирсэн. 3 сарын дараа бүхэл бүтэн 3 сарын дараа нүүж ирж хаад Олег Оксанаг мартаагүй, эсвэл өс онзон сансан хэвээрээ байсныг Оксана эмэгтэй амралтаа мэдээгүй байсан. Оксана ирсэн өдрөө гадуур дотор уулзааг уудсан найз нөхдөйгөө уулзаж явж хагаад гэртээ ирсэн чинь энэ камерын бичлэгэн дээр харагдаж байгаачлан Олег хүлээгээд байжсэн зогсоолт нь. За ингээд эрэхт нь Олег орилж очоод Оксанаг машинд яг одоо суу гэж хагаад машиндаас суулгаад аваад явсан. Тэгтээ ингэхтэй болохоор бас тэр зогсоолын төмөр хашааны хаалгыг онгойлгох гээд зүгээр ингээд хүнд нь хилээд ч юм уу онгойлгуулчих юмн дээр өөрөө бүр уурлаж эвдэж гарахыг завдсан байгаа. За ингээд явж байгаа хооронд нь Оксана эмэгтэй болохоор заавал ингэж хүчрхийлэлээр шийдэх хэрэггүй. Олег хоёлаа ярилцъя. Чи надтай ингээд зүгээр ярилцаад хоёлаа уулзраа олж болно штэ гэдэг зүйлийг зогсолтгүй ярьж Олегийн байгаа байдал угаасаа нэг л эвгүй байгаа штэ. Тэгэд мэдээж эмэгтэй хүн маш их айж байгаа. Тэгээд ятгаж эхэлсэн ба. За энэ хэрэг үйл явдал болохоор 2023 оны 10 дугаар сарын 24-нд болж байгаа үйл явдал байгаа. Тэгээд машина бариа явж байхад нь Оксана нэг зүйлийг анзаарсан нь Олег шал сохтуу байсан гинэ. Юу хийж байгаагаа ч ойлгох чадваргүй байгаа юм шиг Оксанад бол тэр үе санагдсан. Гагнуурч нар ажилдаг гаражда ирээд Оксанаг машинаас эндээс гэмт хэрэг маш хэрцгий аимшигтай болох учраас насан туршаагүй эсвэл хэд эмзэг мэдрэмтгий хүмүүсээ яг эндээс бичлэгээ зогсоогоорой гэж би бүр үнэхээр гуймаар байна. Тэгэхээр та нар маань цааш нь сонсох сонголттой хийсэн бол бүгдээрээ ярьцгаая. Машинаас гаргаад шууд үстэж аваад гараж руугаа ороод нэг буланлуу Оксана зүгээр ингээд шидсэн. За мэдээч шидэхэр чинь тэр эмэгтэй хүн чи өөр юу болох вэ очоод буланд ингээд унаад гсэн байгаа юм л. Тэсэн чинь шууд хажууд нь эсэ энэ чи ерөөсөө ингээд айгу удаан юм болохгүй байгаа штэ. Шууд ерөөсөө л ингээд унгаагаал авлаа, гольфийн цохоор аваад балбаж эхэлсэн. Эмэгтэй бүр нүүр нүдгүй бүр дахин цохож эхэлсэн. Тэгээд хамгийн аимшигтай нь Олег тэр хүнийг аимшигтай болгоод хэтрүүлчлээ дээ гэж бодож зогсоогүй өөрөө ядарсан болохоор зогссон гинэ. Ингэж зогсонгуудаа нөгөө эмэгтэй буланд хөдөлж чадахгүй байгаа штэ. Тэгэнгүүт нь очиод гаражтаа нөгөө хөгжим дээрээ маш чангаар дуу тавиад тамхи татаад эмэгтэй рүү ширтэл суугаад байсан. Чив чимээгүй. Энийг Оксана дараа нь өөрөө ярьж байгаа. За харамсалтай нь ингэж зогссон нөгөө л мэдээж зогсоогүй. Олег тамхиа татаж дуусаад дахиад нөгөө гольфийн цохроо аваад Оксанаг хөтлөн балбъя гэж бодсон уу яасан өргөжлүүлээд балбаж зодож эхэлсэн байгаа. Ингэж балбаж агаад хөл рүү ингээд Олег харсан юм байна л да. Тэгсэн чинь хөөрхийн эмэгтэйгийн хөлнийх нь ясна хугараад ёртоогоо тэгээ гараад ирсэн мэс. Энэ үед Олег дахиад нөгөө яргаллаа ерөөсөө зогсоогүй. Яг Оксана эмэгтэйгийн хамгийн тарчлаантай зовлонтой үеинд эхэлж байгаа. Оксана орилоод уйлаад исэн юм л да. Тэгсэн чинь нөгөө мэдрэл мото Олег чинь би чиний хөлний ясыг чинь хадаад өгье. Би чамд хадаад өгье гэж штэ гэж орилсон ба. Тэнгүүтээ гутлаа тайл гэд бүр ойрсон зав. Дараа нь жижигхэн банз шүүрж аваад Оксанагийн гутлыг тайлаад банзан дээр хөлийг тавиад тэр тэгш гадаргуу үсгэж байгаа шиг байна. Тэгээд хугарсан яс руу хадаасаар хадаж эхэлсэн. Айгу амар байгааз. Ингээд болоогүй заяа. Яснууд нь үүрээд ингээд унсан юм байна л да. Тэгсэн чи хажуудаа байсан нэг юм шургааг шиг юмыг авангуудаа хөлийнх нь махан завсраар нь хийгээд шургуулж агаад энэ бүрстэ зэрлэг навшоогоос дахиад хадаж эхэлсэн баг. Нөгөө хадсан хөл нь ясн үрээд унтсан болохоор нь ингэж аан заяа. Нөгөө зүгээр байгаа хөлнөөс нь олсоор уяад нэг юмтаа ингээд бэхэлсэн гинэ. Эмэгтэй хөдөлгөөнг болгож байгаа. Ганц хөлийн хадсан юм болов уу гэсэн чинь биеийнх нь энэ тэнд хадах гад баахан хадаасаа цохиж болвсон баг. Мэдээж энэ бүхний эцэст багаар Оксана эмэгтэй хөдөлгөөнгөө болж исэн. Тэгсэн чинь Олег ингээд бас зогсоогүй. 10 литрийн нэг орсон ийм ногоон каниструуд эдэж төмөр. Ийм канистраар дүүрэн байсан бензин яаж л тэр чинь автомашины гараж учраас бензин тэгээд байж л идэг байх л та. Энэ бензинийг Оксанагийн биен дээр асаагараа гаргаж ирээд асаагаад өөрөө хол очиж зогсож байгаад асаагаараа шалан дээр асгарсан бензин рүү шидсэн. Оксанагийн бие хоромхон зуур галт автаж эхэлсэн. Олег харин амиг татах зураа хараа зогсож ирсэн.
За тэгээд цааш нь яасан гэхээр татчихсан тамхиа дуусгаад галын унтраасан гинэ. Оксана тэр үед ч гэсэн ухаан санаатайгаа шатж явахдаа хүртэл ухаан санаатайгаа байсан гэхээр ямар аимшигтай дүр зураг болж исэн тэнд бол ойлгомжтой байгаа. Олег Оксана дээр ирснэ. Баруун гарынх нь яг энэ харагдаж байгаа хэсгийн арсыг хуулаад шидсэн. Зүгээр ингээд шатцсан байсан арсыг хуулаад аваа шидсэн. Чамааг алчаад хүн очдгоо айн бүсэд булж хаяна гэсэн төлөвлөгөөтэй байна гэж Оксанад өөрийн амаараа хэлсэн баг. Оксанаг машины харын суудлал руу шууд аваачаа шидсэн. Тэгээд хөдлөөд явж байхдаа Оксанаг ингэж хэлсэн байгаа. Чи бурхнаас уучлахгүй, залбир гэж хэлсэн. Чи удаан амьдрахгүй. Тийм учраас одоо бурхнаас бүх нүгэл гэм нүгэлдээ уучлахгүй гэж хэлсэн зав. Оксана энэ зүгээр л залбирч эхэлсэн гинэ. Одоо л биш бол хизээч үгүй гэдэг эцсийн хүчээ шавхаад Оксана эмэгтэй машинаас нь яг үсрэх гээд оролцсон зав. Энэ үед Олег Оксанаг барьж авах гэж оролдох үедээ энэ машина ингээд жолоодлого алдчихжээ. Ингээд урд машинаа очиод мөрөгчсөн Олег шууд машинаас буугаад зүхтаасан. Харин Оксана эмэгтэй хөөрхийн машинд одоо тусламж хүлээгээд уйл чивтгэхээс өөрийгөө хийж чадаагүй. Тэгээд нэг бодлын бурхан тусалсан юм болов уу гэж би л бодсон. Төргөн тусламж дуудаж нөгөө өгсөн байгаа тэр урдлын машины хүмүүс нь тэгээ мэдээж Оксанагийн биеийн байдал хүндээсэн 9 хоногийн турш эрчим дэмжлэгэнд хэвцэн. За тэгээд эмэгтэй биед ямар гэмтэл учирсан байсан бэ гэхээр хавирганы хууралд нүүр, гар, хөл, толгой дээрээс нь түлэгдэлтэй. Йой, хоол гарахвал тоо томшгүй олон шарахтай. Хамгийн аймар нь хөлнийх нь 2 цоорхоо гинэ. Хөл нь нэг биш 2 газараа цоорсон байсан гэсэн үг болчиход байгаа байхгүй. Яс суурхад үүссэн гэж ер нь ойлгосон. Тэгээд нөгөө мө Олег чинь юу шургааг шиг юм шургуулж мургуулад ийсэн штэ. Тэр нөхөн л юм шиг байгаа заяа. Дээрэс нь ингээд яг энэ 9 хоногийн хугацаанд Оксана эмэгтэй бол маш их чин хайсан ер нь яс арс болсон юм байлээ. Хамгийн бүр заяа энэ хэргийн хамгийн гайхалтай нь Оксана эмэгтэй одоо болтол амьд байгаа. Амьдарч байгаа гэсэн. Амьд үлдэж чадсан манайхаа. Ийм аимшигтай яргалал, ийм аимшигтай тамллаас амьд гараад амьдарч байгаа гэхээр би бол амар баярлсан нэг бодлоо. Хөөхим тэгээд биеийнхэн зарим хэсэгт нь арьс шилжүүл суулгаж чадсан ч гэсэн зарим хэсэгт нь ерөөсөө арьсыг нөхөн төлжүүл чадаагүй гинэ. Оксана өөрөө ингэж хэлж илээ. Амны эргэн тойрны түлэгдэлтээс болоод би амаа бүрэн нээж чадахгүй байгаа. Би хоол идэхин тулд тусгай халбах хэрэгэлдэг. Бас надад тусгай зориултын тийм силикон дотор хувц хэрэг болсон гинэ. Гэхдээ би ажил хийж чадахгүй эсвэл тахир дутуу болсон ч гэж хэлж чадахгүй. Хамгийн гол нь найз нөхөд хайртай хүмүүс маань надад чадах чинээгээр тусалдаг гэж ярьсан байна лээ. Олегийн хувьд яг тэр хэрэг гарсан шөнөө бол шууд баривчлагдсан. Шүүх хурал дээр бүр би тэрэнд хайртай байсан гэж хэлсээр л байсан юм байна. Хэдийгээр гал тавьсан ч гэсэн би тэрнийг алах бодолгүй байсан болохоор унтраацсан байгаа зүтэй гэж хэлсэн байгаа. Оксана Олегт шүүхээс байж олох хамгийн хүн шийтгэлийг оноож өгөөрэй гэж хүссэн байсан. Би ярахад хүртэл миний толгойд өгрөөд байна. Тэгэхээр би та нарыг хэрвээ эмзэг мэдрэмтгий бол бити сонсороо гэд хэлээдээс нь ийм учиртай шүү. За эцэст нь шүүх хурал Олегт хатуу дэглэмтэй шоронд 12 жилийн хорих халыг оноосон. Хүнийг он саргис хэрцгийгээр хөнөөхийг завдсан гэсэн заалттайгаар хорьсон. Харин Оксана Олегийн эсрэг шүүхэд мэдээж нөхөн төлбөр авах зорилготой нэхэмжлэл гаргасан боловч харамсалтай нөгөө Олег чинь насаараа бараг шахуу шорон оронгоор явцсан учраас ямар ч тийм төлбөрийн чадвар байгаагүй, арга иргэх хүнж байхгүй, эхнэр нь жисалтсан учраас ингээд ямар ч нөхөн төлбөр төлөх чадваргүй гэж үзсэн юм байна. Тэгээд Олег угаасаа байж олох одоо мөнгөний их үүсвэр нь болохоор ганцхан цалин нээсэн. Тэгэхээр мэдээж одоо шоронд орсон хүн чинь цалин авахгүй штэ. Дотроо яг уу ямар нэгэн байдлаар нийгмийн ажлуудад оролцоод багсах цалин авдаг байж болох юм, тийм ээ. Яач ч утсан энэ эмэгтэйд хохирсон хохирлыг бол барагдуулж угаасаа чадахгүй. Дээрэс нь яг хэдэн дөрөвний хэмжлэл нэгсэн гэдг нь ч тодорхойгүй байна лээ. За одоо ингээд энэ Олегч бас ингэсэн ба. Нэхэмжлэгийн ямар ч хэсэн Оксаныг өмгөөлөгч бол шүүхэд гаргасан. Тэгээд яасан гэж чинь Олег одоо дайнд байлдаж байгаа заяа. Тэгтээ яг өгсөн хэсэг нь сайн мэддэхгүй байгаа.
одоогор тийм тодорхой мэдээлэл байхгүй лээ. Оросд энэ дайны үеэр ийм бай нөхцөл байдал үүсэж байгаа юм. Хоригдлуудыг өөрсдийнхөө сайн дураар төлбөртөөгөөр одоо энэ дайнд зүтгэх, айрамданд зүтгэх боломж олгож байгаа юм байна. Ингэхдээ энгийн цэргүүд шиг биш, маш аюултай байрлалд алба хааж олно гэсэн гинэ. Энэ чинь одоо тэгэхээр ямар ч бэлтгэлгүй, зэвсэгтэй харьцаж одоо мэдэхгүй хоригдлуудад бол маш аюултай. Ер нь бол шууд бараг үхэл гэж байгаа л юм хэлбэрл юм байна л да. Гэхдээ яг нэг хідэн хүн дайсны нэг хідэн хүн нухчаад өөрөө өгөх юм уу хайш. Бараг амиа орлолт гэж хэлж болно. Хэрвээ энэ дайнд оролцоод дайн дууссаны дараа амьд үлдэж чадах юм бол ямар ч гэмт хэрэгтэн байсан суллагдсан заяа. Яг бас цалингаа ингээд аваад тэнд дайтаад амьд үлдчих юм бол одоо суллагдаж болох юм байна. Тэнгүүд одоо тэр Орос Украины дайнд чинь олиг байлж байгаа болчихж байгаа. Эзээч юм мэдхгүй энэ зөвхөн хүмүүстэй зэрэгцээд энэ ярахчин ингээд амьдраад явах боломжтой болчихж байгаа юм байна. За нэг ийм аимшигтай харамсалтай гэмт хэргийн тухай өнөөдөр би та нартай бэлдэж хүргэлээ. Тэгээд өнөөдрийн дугаарж байгаа оройдож орж байгаад уучлаарай. Оксана эмэгтэй бол маш хөөрхөн, тийм нэг юм цагаахан эмэгтэй шиг надад бол тийм мэдрэмж төрсөн. Ягаад ч юм орчуулж явах та. Тэгээд харамсалтайгаар энэ эмэгтэй амьдралынхаа маш олон зүйлийг олигд алдчихж байгаа байхгүй тий. Олиг зөвөр энэ хүний амьдралыг амин авч чадаагүй ч гэсэн амь настаа дүрцгүйц хэмжээний олон зүйлийг нь эвдэс үтгсэн булаач авч чадсан би бол бодсон. Тэгээ та нарын хэрэг дээр юу гэж бодож байна? Бас сэтгэлээ үлдээгээрээ саяхан бас Монголд нэг эмэгтэй найз залууд одоо дараа яргалуулсан гэд мэдээлэл яваад исэн. Гэхдээ яг шийдэгдээгүй байгаа болохоор хамаагүй ярьж болохгүй бах. Ямар ч гэсэн өөртөө нөгөө фэйсбүүк дээр өөртөө нээлттэйгээр тавьсан учраас би зургуудыг нь бол яг сүгэлд харсан. Хаасайгүй л одоо хүмүүсийн сэтгэл зүй айгүй хэцүү болж юм л гэж би хараад байгаа шүү дээ тий. Яг зөвхөн зөвлөмж маягаар би ингээ ярьж байгаа шүү. Хүүхдтэй багаас нь одоо би өөрөө ч гэсэн ингэж бодох миний ээж аваар надад багаас минь ингэж ярьж өгөхгүй яасан болоо. Тэгсэн бол би яриа баг шаналх байсан шүү дээ ч юм ингээд жоохон юмнууд байдаг аахгүй юу? Одоо жишээ нь хоёр хүн уулзраад хайртай болоод тэр нь яг 100% жинхэнэ хайр байхгүй байж болдог. Аль нь нэгнээсээ салахыг сонгож болдог. Тэ хайртай хүн чинь үрд чиний дэргэд байхгүй байж болдог. Тэр хүнийг тавьж явуулах хэвээр энэ хүн чамд чи энэ хүнд хайртай байсныхаа төлөө энэ хүн чамд өргөө шүү. Тэгээд аль алиндаа өргөө зүгээр болохгүй бол салчих нь. Энэ салалт гэдэг чинь дахиад амьдралын дараагийн шат руу явж байгаа зүйл болохоос биш чиний амьдрал яг тэр хүнээс салаад тэнд дуусж байгаа гэсэн үг бишээ гэдэг мэдрэмжүүдийг хүний мэдэрч авдаг тэр сэтгэлийн тэр амир одоо маш хэцүү мэдрэмжүүдийг хүүхдтэй багаас нь нээлттэйгээр ярьж өгч явах ёстой гэдэг зүйлийг би та нартай нэг сануулаад хэлчихээ та нар угаасаа мэдэх байх л та. За ингээд өнөөдрийнхөө гэмт хэрэгтэй энэ хүртэл хамтдаа байсанд баярлалаа. Дараагийнхаа босон явдлын дугаараар уулзцгаая.